За тэгээ хүмүүс юу ярьж байгаа юм бол Африкт хүмүүст байх хэвээр. Тэгээ хараа ярьсангууд энийг ингээд чөлөөтэй ярьдаг тий. А гэхдээ англичуудтай байх хэвээр гэх юм бол расист. Германчуудад байх хэвээр гэх юм бол расист. Америкчуудтай байх хэвээр гэх юм бол расист гэж далчхан байна эднэр. А тэгээ бүр сонирхол энэ хөдөлгөөний тэрчтэй эхлүүлсэн Нелсон Мандела байгаа шүү дээ. Амар алдартай инх тайвны юм уу цом шагнал авсан. Тэрний ач цагдаад баривчлагдсан. Машин хулгай хийсэн. А тэгээ хулгай хийж явахдаа бүртгэлгүй хууль бус буу зэвсэгтэй байсан. Дэлхийн нүдэн дээр өөрийнхөө амиа хорлож байгаа улс ганцхан ширхэг одоохон худлаа 2 байгаа. За нэг нь бол Украин, нөгөөх нь бол South Africa. За энэ зурган дээр та юу харж байгаа юм бэ гэх юм бол Johannesburg-аас зүхтж байгаа цагаан хүмүүс. Ямар хүмүүс юм бэ гэх юм бол Boer нэртэй хүмүүс. Гэх юм уу да. Яг гэх юм бол хэдэн зуун жилийн өмнө Голландаас гараад South Africa юу хийсэн бэ гэх юм бол тэр хэсгийг хөгжүүлсэн. Farm барьсан, виноны салбар, хөдөө аж ахуйны салбар, уул уурхайн салбар, ерөнхийдөө Африк континент дотор хамгийн хөгжсөн, хамгийн баян улс ямар улс байсан бэ гэвэл South Africa. За тэр улсыг хэн босгосон бэ гэх юм бол уучлаарай. Энэ цагаан эрсдгүүд. Голланд гаралтай, Британи гаралтай хүмүүс энэ улсыг босгосон. Тэд нар очихдоо Африк юусэн бэ гэх юм бол зүгээр шавар илс байсан юм аа. За эдгээр яагаад зүгтж байгаа юм бэ гэх юм бол одоо эндээс харц боломжтой. Би орчуулна хайр бол. Must never be scared to kill. Та нар хизээч хүнийг алхаас айх хэрэггүй. A revolution demands that at some point there must be killing because the killing is part of a revolutionary act. Хөвсгөл дэмжнэ. Хөвсгөлийн төлөө явна гэдэг чинь бас хүнийг ална гэсэн үг. Тэрнээс битээ агаар. За тэгээ эдгээр юу яриад байна гэх юм бол энэ цагаан арьстангуудаасаа бид нэр салах ёстой. Энэ шудраг бус байдлаасаа бид нэр яах ёстой. А гэхдээ 90-ад оноос хойш Нелсон Манделагаас хойш ямар нам ирэх барьж байгаа юм бэ гэх юм бол харчуудын нам ирэх барьж байгаа. Эднэрт ерөнхийдөө ярьж шалтгаан байхгүй. А гэхдээ энэ улсад ерөнхийдөө сонгогдохын тулд юу ярих ёстой бэ гэх юм бол цагаан хүмүүс биднийг шулж байгаа. Эднийг хөөж гаргах ёстой. За төстөө сонсогдож байна те. Манай Монгол улс төрчид бас юу ярьдаг бэ гэх юм бол жоохон ижлэгэн юм ярьдаг те. 30 гэр бүл бүтээмжтэй хүмүүс том компани олигархууд манай улсыг шулаад байгаа. Тэгээ сонгогдсныхан дараа хүүхдүүд нь гүчийг цүнх аваад далчхнаа явдаг тийм ээ. I don't know what's going to happen in the future. I'm saying to you, we have not called for the killing of white people, at least for now. Ирээдүйн юу болох юм би сайн мэдэхгүй. А гэхдээ одоохондоо бол цагаан хүмүүсийг алаарай гэж би одоохондоо хэлээгүй шүү. I can't guarantee the future. Ирээдүйг баталж чадахгүй. I mean, you'd understand somebody watching that, especially as it gets shared on Twitter, they freak out. It sounds like a genocidal call. Cry babies. Гэхдээ ингээд энийг одоо энэ видеог таны одоо ингээд ярьсан үгийг хэн нэгэн Twitter юм уу, YouTube юм уу, TikTok дээр сонсох юм бол зөв genocide юм шүү. Хүн нэг бүлгийг алах өрөө юм шүү гэсэн. Тэ? Cry babies. Тэ? Уйлдаг банднэр. Cry babies. I'm not calling for the slaughter of white people, at least for now. I can't give a guarantee of the future. Тэ? Цагаан хүмүүсийг зүгээр бөөнөр нь алчи. Гээ та ярьж байгаа юм шүү. Яг хөө ирээдүйн би баталж чадахгүй л дээ. Especially when things are going the way they are. Subtext. Especially if things are going the way they are, there will be a revolution in this country, I can tell you now. Тэгээ энэ ингээ явдгаар ингээ яваалах юм бол шудраг ус яваалах юм бол тий энэ улсад нэг томоохон хөвсгөл болно. Гэхдээ юуны төлөө хөвсгаад байгаа юм бэ гэх юм бол би мэдэхгүй яагаад вэ гэх юм бол эднэр өнгөрсөн 30 жил тий ерөнхий сайд ерөнхийлөгч нь ямар хүн байсан бэ гэх юм бол хар ярьсан хүмүүс байсан байхгүй. We are not calling for the slaughter of white people, at least for now. That means at some future date we may call for the slaughter of white people. Is that correct? Let's deal with that at that future date. I don't know what's going to happen. So you're saying you are not ruling out that in the future you may very well call for the slaughter of white people. Тэгэл одоо ингээ байцаалт явж байна л та.
За одоохондоо бол цагаан хайрцангуудыг ална гэж би юусаа ярихгүй байна. Гэхдээ та ирээдүйдээ ингээ хэлэх юм уу? Би манайд чадахгүй ингээл ирээдүй харж чадахгүй. It may not be me. Би биш гэж магадгүй. Could Өөрөө it байж be? магадгүй. Та It could be me, yes. би та байх магадaltaй юм уу? Ирээдүйдээ та өөрөө цагаан хүмүүсийг цагаан хайрцангууд бүгдийг нь алъя уриалах юм уу? Яа магадгүй би. But it may not be me. Yeah, so it could be you. You could, at some future date, call for the slaughter of white people. Shoot to kill. Shoot to kill. Алахын төлөө бууд. Энэ стадион дотор ямар хүмүүс өсөрж байгаа юм бэ гэхмэл та харж байна. Hamasa. Kill the poor. Kill the boar. Одоо нэг голон гаралтай хүмүүс. The farmer. Farmer-ыг ал бууд. Kill the poor. The farmer. Brr, pa. Имерхүү хүмүүс явж байгаа цаг тэгэхээр хэнийг алах гээд байгаа юм бэ гэх юм бол та зүгээр ингээд сонирхолтой мэдээлэл үзүүлчих заяа. Хөөе хүмүүсийн бүтэхгүй тайлмайл нь сонс харах гоё те. Урт ч нэг хүн альтраад унчих юм бол хаяа энийхээс ороогүй байдаг. Тийм мэдрэмж төрж байна. Харин чиний тайлна хэрэг. Чи хизээ санхүүгийн аюулгүй байдал эрхчлөөнд хүрэх юм. Өнгөрсөн сарын өнгөрсөн жилийн цалингаараа чи мөнгөө чиний төлөө ажиллаад эхэлсэн юм уу? Эсвэл зүгээр хүмүүсийн бүтэхгүй юмыг хараад баясаа суугаад байгаа юм. Бод. За, өргөжлүүл. Энэ голон гаралтай Британаас ирсэн хүмүүс шүү дээ. Энэ South Africa-гийн эдийн засаг дотор заяа. Татварынх нь 80%-ийг төлдөг. Заяа. Хөдөө авах чухны салбарын 95%-ийн одоо corn шар буудаа илүү. Тэ? Тэрийг буудааны 98%. Тэ? Dow одоо cotton-ны 97%. Citrus одоо lemon, orange, juice 97%, төмсний 99%, soybean 97%, дахианы мах, дахиа өндөг 95%, үхэр, хонь 66%, за тэгэхээр ноос 89%-ийг үйлдвэрлэдэг. Окей. За тэгэхээр эднэрийн юуны төлөө бослого хийх гээд байгаа юм бэ гэх юм бол энэ эдийн засгийн шударга байдал эднэр ингээ процентуудыг хараад энэ цагаанчууд, энэ боорууд, энэ британчууд тэ биднийг шулаад байгаа юм биш шүү гэж ярьдаг байгаа байхгүй юу? And all their inner circles here in Parliament who went to the United States to spin a narrative of victimhood of white people being murdered by blacks. Тэгээд одоо энэ боорууд Британаас гаралтай цагаан хүмүүс мянгараа энэ улсаас одоо зогсож байгаа байхгүй юу? Тэгээ энэ хүн одоо юу ярьж байна гэх юм бол тэ энэ нэг сайд заяа. Энэ Америкт тэд нэр очиод шал худлаа мэдээлэл тараагаад байгаа юм аа. Бид нэр энд цагаан хүмүүсийг будаад байна, алаад байна. Тийм ерөөсө болохгүй байгаа штэ. Тэдний өмч хөрөнгийг булаагаад авахгүй байгаа ш бид нэр. Тэ mobilizing the United States government to interfere in the domestic affairs of our country. What measures, if any, have you used to scrutinize these treasonous acts of white right-wing racist extremist movements? За окей. Тэгэл New York гэх юм бол white right-wing racist extremist. Юурэдэн гэх юм бол энэ цагаанчууд расист юм аа. Гэхдээ ингээ kill the white, kill the boar, kill the farmer, kill цагаан хүмүүс гэдэг чинь расист мөн үү? Нүдэн дээр эдгээр расист яваад байгаа юм биш үү? Тэгээ амар сонирхолтой. За тэгээ энэ South Africa-гийн ерөнхийлөгч өөрөө Ramaphosa юу хэлж байна гэх юм бол энэ Afrikaners, энэ бөөр хүмүүс их орноосоо зогсож байгаа хүмүүсийг хулчгар гэж дуудаж байна, тий? За тэгээ юу хэлж байна гэх юм бол I can bet you that they will be back soon because there's no country like South Africa. Эдгээр угаасаа хэзээ нэг цагт буцаагаад ирчихнэ. Ягаад гэх юм бол South Africa шиг сайхан орн байхгүй. Яа. Сүүлийн хэдэн жилүүдэд мянгаараа энэ харчууд энэ цагаан хүмүүсийн хөрөнгийг булаагаад авч байгаа, фармын булаагаад авч байгаа, хүмүүсийн алж байгаа хүчнэтж байгаа хэрэг зөндөө гарч байгаа. За тэгээ одоо нэг энэ аюулгүй байдлын контракторын хүнийг үгийг сонсон. Ягаад гэх юм бол энэ хүнийг компанийг тэр хүмүүс хөлсөж авдаг. Тэ? Өөрийнхөө фарм ам гэх мэт чинь хамгаалахын тулд. Энэ бол өөрөө хувийн цэргийн албыг ингээ хүсэлдэг хүн баггүй. За тэгээ энэ хүн ерөөдөө South Africa-гийн тухай юу ярьж байгааг сонсцгоо.
The amount of farm murders happening in South Africa is horrific. Тэнд нөө фарм дээр фармерыг ингээд фермеруудыг ингээд алж байгаа. Тэ? Аллаа аимшигтай. South Africa. And it's not just rob, it's true terrorism because they'll take a baby and they'll put it in a microwave. Зүгээр ингээд murder биш, зүгээр хүнийг очиод ингээд алах гэдэг юм биш заяа. Зүгээр ингээд нийлх хүүхдийг аваад пэйж нотрыг ингээд алчдаг. They will I mean it's awful. So Trump is right to offer them refugee status because there is absolute discrimination, and again it is a communist, the ANC government has direct communist origins. Тэгээд тэнд юу болж байгаа юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. Амар discrimination явж байгаа, амар racism явж байгаа. Тэгээд Donald Trump эднэрт эднийг ураад Америк руу авчрах нь зөв. Яг гэх юм бол тэнд юу болж байгаа юм бэ гэвэл коммунист, марксист бослог болж байгаа. Тэгээд тэр ANC намыг хэн санхүүжүүлж ирсэн бэ гэвэл хуучин Совет холбоо санхүүжүүлдэг байсан байхгүй. Тэд нэр хаан сурч ирсэн бэ гэх юм бол Москвад сурдаг байсан. 80-аад он, 70-аад онд эднэр цэвэр коммунист, марксист хүмүүс. All the leaders of the ANC, where do they study? Patrice Lumumba University in Moscow. And the entire sub-Saharan anti-colonial movement was largely funded, organized, trained, enabled by the Soviet Union. За тэгээ Африк даяар Сахарагийн доогуур тэр колоничлын эсрэг хөдөлгөөн хэн санхүүжүүлсэн, хэн дэмжсэн бэ гэх юм бол голдуу Совет холбоо. And there is a huge amount of economic damage. Some of the countries are starting to come out of it. A lot of them are not. Амар эдийн засгийн гамшиг болж байгаа. Яг гэх юм бол тэд нэг дэд бүтцээ эвдэлж байгаа, төмөр замаа эвдэлж байгаа, цахилгаан станц, цахилгаан дамжуулах, сүлжээ мүлжээ бүгдийг ингээд дэлт авч байгаа. Зарим улсууд буцаагаад босч ирж байгаа, зарим нь тэгтээ буцаагаад Африк болж байгаа. And then there's you have competition for minerals now. The Chinese have really pushed into a lot of those. Тэгэл тэндээ ингээд бүр алам болж байгаа. За тэгээ хүмүүс юу ярьж байгаа гэх юм бол Африкт хүмүүст байх хэвээр. Тэгээ хараа ирсэнгууд энийг ингээд чөлөөтэй ярьдаг тий. Гэхдээ англичуудтай байх хэвээр гэх юм бол расист. Германчуудад байх хэвээр гэх юм бол расист. Америкчуудтай байх хэвээр гэх юм бол расист гэл далчгана эднэр. Тий. Тэгээ бүр сонирхолтой амар funny заяа. Энэ хөдөлгөөнийг тэр чигтээ ихлүүлсэн Нелсон Мандела байгаа шүү дээ. Амар алдартай инх тайвны юм уу цом юу шагнал авсан. Тэрний ач нь arrested for carjacking and firearms charges. Okay? Цагдаад баривчлагдсан, машин хулгай хийсэн. Тэгээ хулгай хийж явахдаа бүртгэлгүй хууль бус буу зэвсэгтэй байсан. Тэгээ Манделагийн ачин заяа. Тэгээ нэг юм байгаа заяа. Эдний баг цусан дотор байгаа юм шүү. Яг гэх юм бол энийг хартаа South Africa. Цагаачууд байх үедээ цагаачууд гараа явсныхаа дараа Ethiopia, Haiti, Zimbabwe, Liberia бүгдээрээ гамшигтай. Тэгээ харчууд ингэ юу яаж яана харж чинь ингээ хулгай хийгээл. Тэгээ Америк дотор ингээ хулгай, алаан, зодон хэнийг үүсгэх юм бэ гэх юм бол дандаа эднэр. Тэгээд энэ South Africa дотор худалдааны төв. За хин ийм болгоцсон бэ гэх юм бол цагаан арьснууд нь бишээ. Show you the absolute carnage and mess that is here. Энийг хартаа. Up to the Woolworths here at the Watercrest Mall. Looters are running. Том Shangri-La шиг худалдааны захыг бүр ингээ зүгээр ингээ будаа болгоцсон хартаа. Past me, they are unaffected. Old Khaki is trashed. Old Khaki будаа. Toys R Us do hostel. I can hear screams now. Woolworths is completely trashed. Woolworth. Please forward this on to everyone so then. Тэгээд эдгээр юу гэж бодож байгаа юм бэ гэх юм бол энийг хэнийг буцаага засчихноо, нэг удаа хоослол, нэг удаа дил бүслээл будаа олгоол тэгэл хин нэг нь тэнгэрээс нэг сахиусан тэнгэр гарч ирээд тэгээ энэ бүгдийг буцаага зэгцлээл ингээд дэлгүүрийг бараагаараа дүүргдэг гэж боддог байхгүй үгүй. Тэгээ South Africa энэ цагаан хүмүүс нь гараа явчих юм бол зүгээр зэрлэг орон буцаага болчихно. Тэгээд эдгээр хамгийн том дахианы фермийг булаагаад аваад хар эрсэнгуудад өгсөн. За тэгээ юу болсон чи thousands of chickens euthanized in South Africa after they were starving and eating each other.
За эдгээр юу хэлж байна гэх юм бол энэ Техани ферм тэр чигтээ цагаанчуудын монополд орсон байгаа. Тийм учраас энийг эрх тэгш болох хэвээр. За тэгээ юу хийсэн бэ гэх юм бол хар ярьсангууд өгсөн. За тэд нэр тэгээд энэ ферм ажиллах чадварч байхгүй, хөсөлч байхгүй, яаж ажилтгийг ч мэдтгүү зүгээр ингээ өндөг Техани мах зүгээр их дэлгүүр юм хүнсний дэлгүүр дотор зүгээр ингээ бөөнөрч гэж боддог. Ари сонирхолтой юм бэ гэх юм бол энэ South Africa юу гэдэг байна гэх юм бол эдийн засгийн ам хорлолт явж байгаа байхгүй юу? А энэ Голландын цагаачдын статистик. Окей. Энэ юу юм бэ гэх юм бол энэ улаан улбар шар орнуудаас цагаачдуудыг хүлээж авсныхын дараа Голланд улсад эдийн засгийн хохирол авчирсан. Окей. За юу юм бэ гэх юм бол улаан нь бол нийт амьдралын хугацаанд энэ орнуудаас авсан цагаачдад Голланд улсад 330 мянган еврогийн алдагдлал авчирсан гэж байгаа. За гэхдээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ доор ном ногоон байгаа гэсэн тий. Энэ Африк орнуудаас авчирсан цагаачдад яагаад ном ногоон юм бэ? Яагаад насан туршдаа 210 мянган еврогийн татварын ашиг авчирч байгаа юм бэ гэх юм бол эндээс нөө Голланд хүмүүс зүхтаад харж байгаа байхгүй юу? За тэгээд хамгийн бүтээмжтэй хүмүүс нь 200 мянган еврогийн татварын ашигтай насан туршдаа энэ хүмүүс одоо Америк руу зүхтаж байгаа. Тэгээд Дональд Трамп эднийг ураад байгаа нь амар ухаантай. Яг гэх юм бол эднэр зүгээр талбай нутаг өгчих юм бол буцаагаад ферм босгочих واخхой. За тэгэл яг уу тэгээ Африкчууд цагаан хүмүүс нь гараа явсны дараа энэ хардаа хятадуудын байрч өгсөн хурдны зам. Өмнө үзүүлж ийсэн. Цэлтийн айлгдын хуулцсан одоо доор байгаа шохоо чулуугийн ингээд тулгаа хийж байна тийм. They don't get side for paying money. Even for who sell now, they don't get chance. All man. Тэ. Өөрийнхөө ингээ эдийн засгийн суцыг ингээд маргааш нөгөөдрийнхаа нэг доо жоохон талахын төлөө ингээ яачаа. Эднэр бол бүтэхгүй. За тэгээд энэ Америкт амьдарч байгаа хар арьсангууд нь амар дургу, амар расист. За энэ Don Lemon CNN дотор нэг хөтлөгч явж исэн халагдсан хэлээд үнэн дурак in getting something. This South African farmer bullshit, which is the most blatantly obvious racist shit ever. Яг үнэ. Расист гэж хэлж байгаа. Гэхдээ буруу өнцгөөс харж байгаа. Тэ энэ South Africa-с ингээд тэр фармууд өстой жинхэнэ расист bullshit явж байна гинэ. It is blatantly obvious the way that we treat white South Africans, who, by the way, for the most part, and I am generalizing here, some of the wealthiest people are well-to-do people in the country. They speak their language. They own most of the land and the property. Yeah, тэгэл ингээл тэд нар амар баян штэ, амар хөрөнгөтэй штэ, амар газар ингээд юу South Africa-гийн газар талбай нутаг эдийн засаг төрчтэй бадсан байна штэ. Ягаад гэх юм бол тэд нар хөдөлмөрлөж байгаа байхгүй юу? Тэд нар юм тарьж байгаа байхгүй юу? Тэд нар юм ургуулж байгаа байхгүй юу? Тэрийг ойлгохгүй байна л да. And somehow they're being granted a fast track to become Americans while they're trying to cut down on immigration from other countries. You know, you get that from where? From the brown people. On March 7th, Trump took to Truth Social to announce he is offering white South African farmers, quote, a rapid pathway to U.S. citizenship. Yeah. Тэднийг урьж байгаа. Айгуу зөв. Гэхдээ энэ дурак энийг ерөөсөй ойлгохгүй байгаа. За тэгээ энэ харчууд Америк дотроо бас бодлоод явж байгаа. Тэгээ эднэр юу нэхэд байгаа юм бэ гэх юм бол одоо сонсцгоо. And discrimination against black people. We are in a moment of anti-blackness on steroids, and we refuse to be silent. We will not back down in our pursuit of racial justice. The antidote to anti-blackness is to be pro-black, and we will. Тэгээ Америкт юу болж байгаа юм бэ гэх юм бол хар хүмүүсийн эсрэг хэвээр ингээд 400 жил ингээд явж байгаа бид нар ингээд саагаж байгаа бид нар ингээд холигдуулж байгаа бид нар ингээд тэг алж байгаа Африк л бот. Do it unapologetically. The United States government owes us a debt and we need reparations. Америкийн засгийн газар биднэрт өртөө да. Тийм учраас бидний өнгөрсөн 300 жилийн хугацааны хохирлыг барагдуулах $4.80 reparations хүсэж байгаа эдгээр. Яг юм бол 300-400 жилийн өмнө Африкчууд өөр Африк хүнийг баривчлаад болгоод еврей цагаан арьстай еврей боолын амичид зарсан. За тэгээд энэ боолны тогтолцоог хэн зогсоосон бэ? Их Британи зогсоосон. Англичууд зогсоосон. Тэ? За өөр хэн зогсоосон бэ? Abraham Lincoln, Republican нам зогсоосон. Демократ нам, Америкийн демократ нам судлаарай. Зүгээр судалчих заяа. Тэр боолуудыг хэн эзэмшдэг байсан бэ? Боолны төлөө хэн байсан бэ гэвэл заяа.
Демократ нам байсан байхгүй. Joe Biden, Kamala Harris нам байсан. За тэгээ Republican нам заяа. Republican нам. Тэ 1776 онд байгаагүй. Тэ Richard Jefferson гих мэдсэн тэ Washington, Adams тэ Founding Fathers сууд заяа. Тухайн Republican нам байгаагүй. Republican нам хизээ гарч ирсэн бэ гэх юм бол тэрний дараа. Юуны төлөө гарсан бэ гэх юм бол энэ боолын тогтолцоог устгахын тулд энэ хар хүмүүсийг чөлөөлөхийн тулд. Тэгээ эдгээр түүхээч мэдхгүй байгаа. За хэлгээд байгаа юм бэ гэх юм бол те ямар нэг байдлаар Монгол дотор ингээд цагаачлуудыг авчрах юм бол цагаан хүмүүс окей шүү. Тэ тэд нар хөдөлмөрлөж. Голландаас авчрна уу, Англиас авчрна уу, Америкаас авчрна уу, Ирландаас авчрна уу, Францаас авчрна уу, Германаас авчрна уу аваа дээр. Эднэр ингээ хөдөлмөрлөдөг, юм босгодог, татвар төлдөг. А гэхдээ тэ өөр улс орнуудаас авах хэрэггүй. Окей, авах хэрэггүй шүү. За тэгээ энэ Африкт болж байгаа юмыг зүгээр ингээ ажиглаа явж байгаараа энэ улс зүгээр удахгүй сүрчин заяа. Зимбабве яг адилхан замаар явсан. Тэгээд Зимбабве бүх цагаан хүмүүсийг хөөгө гаргасны дараа юу болсон бэ гэх юм бол хүнсний дэлгүүрүүд ноосроод ирээд за тэгээд Роберт Мугабе заяа Зимбабвегийн ерөнхийлөгч цагаан хүмүүсээс юу гойсон гэж буцаагаад хүрээд бид нар үлсэж өглөө. South Africa яг тэгж тэ F around find out хийж байгаа. Харамсалтай.